Сургалт нь мэдээлэл харилцааны технологиг нэвтрүүлэх нь судалгааны семинараар сургалт, заах арга зүй, тэдгээр мэдээлэл харилцааны технологиг нэвтрүүлэх чиглэлээр ажиллаж буй эрдэмтэн багш нар судлаачдыг урьж оролцуулан судалгааны ажлын үр дүн болон үр ашигтай туршлага, үйл ажиллагаатай танилцсан, мэдээлэл солилцсон хуваалцаж хамтран ажиллах боломжийг бий болгох зорилготой. Семинарт илтгэснээрээ та энэ чиглэлээр ажилладаг хүмүүс болон мэрэгчлэнүүдээр өөрийн судалгааны ажлын талаар хэлэлцүүлэх, оюуны өвчөө баталгаажуулах, нийтэд түгээн дэлгэрүүлэх, эрдэм шинжилгээний ажлын үнэлгээгээ нэмэгдүүлэх боломжтой. Семинарт оролцсноор та дэлхийд дахинаа маш хурдтай өсөн нэмэгдэж хэрэглэгдэж буй мэдээлэл харилцааны технологиг сургалтын үйл ажиллагаанд хэрхэн яаж нэвтрүүлэх, үүнээс үүдэн сүүлийн үед хүчтэй яригдах болсон сургалт, заах арга зүй, дидактикийн асуудлуудын талаар мэдээлэл сонсох. Манай улсад энэ чиглэлээр ажиллаж буй хүмүүсийн илтгэлийг сонсож, санал бодлоо хуваалцах, тэдэнтэй танилцах сайхан боломж олдохоос гадна судалгааны ажилд оролцсон ажлын үнэлгээ авах боломжтой. Семинарын мэдээллийг авснараа та семинарын веб хуудсанд байрлах, энэхүү семинар илтгэгдэж байсан илтгэлийн материалуудаас өөрт хэрэгцээд материалыг татаж авах, бичлэгийг үзэж сонирхон дахин ашиглах, мөн уншигчид ямар илтгэлийг ихээр сонирхож байгааг мэдэх боломжтой. Семинар нь ихтэй ерөнхий боловсролын сургуулийн багш нар, боловсролын салбарт ажиллагсад боловсрол судлаачид, оюутан хүн бүхэнд нээлттэй тул та бүхнийг өргөнөөр оролцохыг хүрч байна.